Амархан сайн байцгаана уу? Өнөөдөр битүүний өдөр. Та бүхэн сайхан битүүлцгээж байна уу? Битүүн гэж юу? За, битүүний өдөр гэж юу вэ? Өөртөө өөртөө сайхан тайлбарлаарай. Гівгэн тэнгэл камер очил микрофон шууд өгөөл асууж байгаа юм шиг. Тэгэж одоо сайхан тайлбарлаж байгаа. Бүгдээрээ сайхан битүүлцгээж, сайхан хоолж ундалт өгөж арай нэг үг үлбрээр эвтэйхэн тайлбарлахаа мэдгүй байгаа юм биш үү? Гэж юу? Яг тайлбар дээрээ сар гарахгүй битүү харанхуй байдаг учраас оны отгон шөнийг битүү хэмээн нэрийдэж, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн цагаан сарын шиний нэгнийг угтах ёс гүйцэтгэх гэж тайлбарсан байт юм байна. Би ер нь сүүлийн жилүүдэд Бээжинд ирснээсээ хойш одоо ингээд яг хэвэн боо болтохгүй шүү дээ энд чинь. Тийм болохоор өөрөө тавгаа засчдаг болсон байхгүй юу? Тэгээд жил болгон битүүний өдрөөр гүрмэл боо хийгээд тэгээд дээр нь болохоор торт хийгээд крем тавг шиг хэвтэй болгоод тэгээ засчдаг байхгүй юу. Энэ жил өглөөнөөс өдөр хүртэл эмнэлэг дээр нэг найздаа эмнэлгээс материал авч өгнө гэд тэгцээ. Тэгсэн чи тэр нь хүлээгдээд бүр нэлийн удаж агаад гарч ирж байна. Тэгсэн чи харин ямар ч завгүй болоод тавгаа бэлдэж амцсангүй. За яхав тэгээд нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг дээ. Өнөөдөр жимс ногоогоор ширээ засаад буузаа идээд бүтүүлжээ. Өмнө нь нэг аахаа гэд тэнцэн гардаг гэсэн да тий асуулт хариултээ. Тэгсэн чи тэрэн дээр нэг асуулт заа. Цаг цагаар нэг цадна юугаар нэг цадах вэ гэсэн нэг юм асуулт заа. Тэгсэн чи нэг хүн цахилдаг хөхөрч шиг. Юу ямаа байгаа штэ тэрнгээр чи яаж нэг цадах юм бэ гэх хөтлөг чинь. Тэгээ ард нь нэг инээлгээд байгаа хоол юм аа явуулчихдээ штэ тий тэгээ ахахаха гэж нэлэнгөө те за арайчтэй гэж ихэд. Ууг нь бол цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэж. За яг утгыг бодвол за нэг тийм эвтэйхэн ойлгогдохоор биш байгааз. Эсвэл би хүндрүүлж бодоод байна уу? За ямар ч гэсэн нэг юм үг байдгийн. Цахилдаг хөхөр биш шүү ямаа надаа гэж. Баг бахта битүүнийг бас их л сайхан тэмдэглэдэг байж те. Аав ээж хоёр яг ажилласаа тарж ирээл тэгэл манах гэдэг альчаа бэлдээд эхэлчихэж байгаа байхгүй юу? Эхлээл шар тасаа хайлуулж агаад бурхандаа зул барина. Тэгтээ ихэвчлэн манай дүү нэг юм нарийн ажиллагаан сайн болохоор ингээ хөвөн имрээд ингээд зулын гол имэрчээдэг байсан. Тэгэл гэрээр нэг тийм нэг шар тусны өнөр болоод тэгэл ижил ихэвчлэн би нөгөө нэг арц хүж уугуулад гэрээ 3 удаа ингээд арц хүчээр утаж тойролдог гэсэн. Тэгэл аманда уманэ бэд мэхэм хэлээ. Тэгэл их хүчлэн нэг жоохон айдаг өнцгүүд гэх юм уу нэг юм харанхуй өнцгүүд яв илүү их ингээл утаал. Тэгэл аппликон дээрээс мах өвчүүгөө оруулж гисгээгээл ээж тавгаа засаал. Тэгэл дүүнэр болохоор бас тавг засахтан таслал болон тохоо бүртэн юм цагаан самарч юм уу хорхааруулаа нүхүлдэж болдгоо гэлээ. Сайн чигжиж хийгээл. Одоо ч бас ихэнх айлууд л ингэж битүүнийг хөлхөөрцөг болж сайхан тэмдэглэж байгаах. Тэр тусмаа хүүхдүүдэд айгуу гоё штэ. Нэг их юм хийж гавьяад байхгүй ч гэсэн юмд оролцоол хаяа нэг амлууга юм тоншчоол. Гэтэ харин гадаадд амьдраад ингээд бас яг уламжилт баяруудаа ёс номынхын дагуу бүрэн сайхан тэмдэглэх боломжгүй болчоор бас жоохон одоо юу мэрч одоо би л гэхэд ингээд багтаа манайх ингэдэг байсан тэгдэг байсан гэл айгүй гоё юм мэдрэмжтэй дурсамжтай байхад одоо хүүгээ нэг тийм боломжоор хангаж чадахгүй байгаадаа жоохон харамсдаг. За өнөөдөр гэхдээ битүүний сайхан өдөр чинь хизээ бэлэггүй юм ярьчлаа да. За бүх үтснөө мэдээж үтсэн л байгаа штий. Бүх сайхан боллоо. Би ууг нь орхон баяр аврагыг арслан билүү? За ямар ч ихсэн отхон баяр бүхийг ятчихад орхон баяр бүхийг айгүй их дэмждэг. Тэгэд ягаад ч зарим үед ямар нэг юм хитрхийг дэмжихээр яг эсрэгээрээ болоод байгаа юм шиг санагдаад идэв шүү дээ. Яа би баг үцэхгүй бол ялчих байсан ч юм шиг санагдаад. Ялаагүй энд байгаа миний бор байсан шүү гэж юу. За битүүлгээ тусахчаад гурлаа гарч хоолой шингэнгээ дэлгүүр орё. Маргааш бит 3 айлд өргөцсөн байгаа. Манай нэг найзынд тэгээд тэд нартаа цагаан сарын бэлэг авъя. Тэгээд маргааш айлд очиод би бичлэг хийхгүй шүү заа.
олон жоох хүүхдтэй тэгээд айл 40 гутаа нэг ингээл бичлэг хийгээд байвал бас жоох эвгүй штэ 5 дахын алдагдуулаад. За тэгээд хараад маргааш өмсөж явах дээл хувцаа бэлтэндээ. За ёо миний дээлийг надад таарахгүй байхаа. Ёо таарахгүй бол би яана. За тэгвэл тэгэл одоо нэг энгийн өмд самсөмсөл. За манай гэр бүл сайхан битүүллээ. Та бүхэн манаас сайхан битүүлээрэй. Tomorrow. Цагаан сарын шиний нэгэн болоод хэрвэлдээ хөө. Ёо ягаад ингэж дуулт юм бэ би гэж. За та бүхэндээ ирж буй модон могоо жилийн сар шинийн баярын мэндийг твшүүлье. Юундисан эцэг сайдын яавын гадаг гэдэг нь эцэг зүг ханд болон энэ бороо инээ ахмадуудаа мөн дипломатууд түүнийг ирвэл түүнд үзэж байгаа манай техник ажилтнууд инженер техник ажил түүнийг ирвэл мөн Бээжин хотод ажиллаж амьдарч байгаа бусад салбарын ажилчдын ажилчид түүнийг ирвэл наагаас инээ нэрэ цангис төлөвлөж эцэг сайдын яавын бүх яа утгаас За ингэж алдахгүй ховор чихрийг идэж тэмчихгүй хэдэн өдөр болдгсон цагийн нүүдэлд эвдэрч чадаагүй царай муутаач гэлээ хишиг уянтай авдар ирээ мэран гоёл инэл авдар сохихгүй ээжээс минь өгөнд эдэн байж чадмаггүй. Окей. За бит 3 өнөө өглөө эртлэн босч цайд сүнийхэн дэжийг тэнгэр хангаатаа өргөчөөд нөхөр маань гарч мөрөө гаргачаад тэгээд цай ундаага амсч гэртээ золголтоо хийчээд тэгээд гарч ирээд Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яамн дээр ирээд золголтоо хийж шинэлээд байж гэн. Дийл чин таарсан уу гэж юу? Харин амар бариад цаг гэдэг яах вэ гэж ихэд өгсцэн. Нөхөр маань нөгөө цахилгааныг ардаас нэгэ татаж өгсөн байхгүй тэнгүүтээ ёо баг хурууч орох цайх болсон шүү. Энээс илүү чи нэмхэл юм бол дээлээ өмсч чадахгүй гэсэн үг шүү гэдгсэн. Би энэ дийлийг бүр жилээс жил танаас нэг нэгээр тавилсараа одоо бүр тавихч танаас байхгүй. Энэ нэг элчин дээр ажилдаг нэг ах номоо дурсгасан. Тэгээд энэ нь болохоор 9 дэх шүлгийн ном нь тэгээд босох тэнгэр гэдэг энэ ном энэ жил гаргасан гинэ хэдтэй дата. Тэгээд энд дэсэн энэ байх үедээ бичсэн ном нь болохоор их хөвчлэн л Монголоос сонсон хүний шүлгэн болов гэж. Энийг хараа ковид гэдэг нэртэй шүлгэн заа. Өглийг хүлээж байгаа мэт үлийгээ хийж гэртээ сунан бэ. Гадуур дотор дэмэг тэнэж ганц нэг юмны бүлөө мултлын байц гинэ. Өвөрлөгч хүн өөдөө ширтэн зүс царай ижилж гэлээ. Зүрх сэтгэл ондоо суурин газрын өнөр суудалд ороос нь ханхна гинэ. Уг нь миний бичлэгийг үздэг нэг ихч заа. Миний дэ дандаа нэг дээлээ өмсчих их чинь дахиад нэг дээл оёод өгье гэд миний хэмжээг аваад яг ингээд надаар өнгө загварын сонгуулад гой дээл ойж өгсөн заа. Данч би тэрийг сая цагаан сараас өмнө захиж амжаагүй. За өнөөдөр их сайхан шинэлээ. Монголоос ирсэн махаар хийсэн бууз, ууцны өвчүүний мах гой юм зөндөө хэдлээ. За та бүхэн минь бас ирж буй модон байгаа жилдээ сайхан шинэлээрээ.